Анхан шатныхан зөвлөх аквариумны 10 загас. Хэрвээ та аквариумны загасны хоббинд шинэ бөгөөд ямар загас авах бодож байгаа бол зөв газар иржээ. Ерөнхийдөө төсвөр сайтай, мөнгөнд тэмдэлттэй, өнгөлөг мөн тэжээх сонирхолтой характертай загаснууд зөвлөе гэж бодож байна. Энэ жагсаалтанд багтсан 10 загаснууд нь тэжээхэд амархан бөгөөд аквариумч нь чимэгтэй байх болно. 1. Распора. Распораны олон төрлүүд байдаг гэсэн. Хамгийн түгээмэл нь Harlequin Raspora байлаа. Тод улбар шарунг бол гурвалжин хархээ бол бусад загастай эвтэй, мөн жижиг биетэй бөгөөд дэлгүүрүүд дэлбэг байдлаар нь бид мэддэг билээ. Сүргэлэн явдаг учраас багтаа 6 ширхгийг хамтан авахыг зөвлөж байна. Сүргээрээ нийтийн аквариумд явах нь аквариумч нь үзэмжтэй харагдах нь мэдээж. Төрсөө шахуул явцсан ажиглахад маш сонирхолтой байдаг. Төрсөө ургамлын доод талд наадаг тул хөвдөг ургамлтай аквариумд нэн тохиромжтой. 2 зөвлөх загас гэвэл энгийн алтан загас. Бид крас алт гэдгээр мэддэг. Манай загас сонирхогч акулууд шинээр хоббинд орж ирж байгаа хүмүүсийг алтан загаснаас хол бай гэж зөвлөдөг билээ. Шалтгаан том биетэй болдог бөгөөд хоол их идэж мэдээж эзнийхээ хэрээр бохирдол их гаргадаг тул та авахаас өмнө тооцоолох хэрэгтэй. Гэхдээ алтан загас анхан шатныхан зохистой гэж хэлж байгаа шалтгаан маань гэвэл маш ам бөхтэй. Бусад загасыг бодвол усны чанар болон pH-ийн өөрчлөлтөнд төсвөртэй тул энэ жагсаалтанд орлоо. Хэрвээ алтан загас тэжээх гэж байгаа бол 100 литрээс багагүй аквариум авах хэрэгтэй болно. Бусад загастай зохицохгүй тул зөвхөн алтан загас л аквариумдаа хийгээрэй. Яагаад гэвэл алтан загас нь хүйтэн усны загас. Тиймээс бусад загасыг бодвол халааг ширхгүйгээр онцлогтой. Мөн хүчтэй фильтр шаардлагатай бөгөөд ус сэлгэлт ойр шаардлагатай байдаг. 3. Тетра. Тетра төрлийн загаснууд бол миний зүгээс зөвлөх хамгийн тохиромжтой загаснуудын нэг юм. Учир нь сүргэлдэг, хоол болон хаягдл бага. Үзмж өнгөний хувьд маш олон сонголттой. Дээрээс нь хэлбэр төрсний сонголт ч гэсэн маш ихтэй байдаг. Бүх төрөл нь хоорондоо тэжээхэд шаардлагатай усны чанар болон урсгал температур нь адилхан байдаг тул хооронд нь хамт тэжээхэд ямар ч асуудал байдаггүй. Бусад төрлийн загастай ч гэсэн хэвсэг тул энэ жагсаалтанд яалтчгүй орох ёстой загасны нэг юм. 4. Corydoras. Coryson бусад загастай хэвсэг. Дээрх загаснуудтай сүргэлдгээр адилхан боловч аквариумны дороос сахал мэт тэмдэглэлээ ашиглан хоолоо иддгээрээ онцлог юм. Маш олон төрлийн коринууд байдгаас ихэнх төрөл нь 3-аас 10 см хүртэл томордог. Нэмэлтээр живдэг хоол заавал өгөх шаардлагатай. Ойролцоогоор 160 гаруй төрлийн кори эмнэлэгдээд байгаагаас 15 орчим төрөл нь Монголын дэлгүүрүүд болон хувь хүмүүсээс олох боломжтой байгаа. Аквариумныхаа хэмжээгээс хамаарат 3-аас 6 ширхгээр хамгийн багадаа тэжээгээрэй. 5. Бицил. Амьд зулцаа гаргадаг загаснуудаас яагаад бицилийг онцлсон бэ гэвэл мичнос болон гүбийг өөр өнгийн үйлдвэрүүд гаргахын тулд үржүүлсээр байгаад эмзэг, үнэ хөшгөө төсвөртэй байхаа болсон. Тиймээс хамгийн тохиромжтой нь бицилийг онцолж байна. Тод өнгөтэй, төсвөр сайтай. Амьд зулцаа гаргадаг тул үржүүлэхэд хэлбэр, pH болон усны чанар савлахад тоодоггүй шахав загас. Холимог идэвчтэн тул ургамлын гаралтай бол уургийн гаралтай хоолоор хооллож болно. Анхлан сонирхчдод заавал зөвлөх загасны нэг юм. 6. Betta fish буюу дачин загас. Бета нь маш олон төрлийн өнгө болон сүрлэг сэрвээгээрээ яалтч байхгүй загасчдын хувьд үргэлжлээд сонирхол татдаг загасны нэг байсаар ирсэн. Анхлан сонирхчдод жижиг аквариумаар эхлэх нь түгээмэл байдаг тул энэ өнгөлөг загасыг зөвлөх нь зүйтэй юм. 15-аас 40 литрийн аквариум тун тохиромжтой бөгөөд маш зөөлөн урсгалтай фильтр тавих хэрэгтэй. Бета нь байгаль дээр намаг шалбаагнд амьдардаг. Тиймээс хүчтэй урсгалтай фильтр нь бетаг стресстүүлж сэнсрэх болно. Удахгүй аим тавих болов. Аквариумд нь хамт тэжээхэд зохистой загас гэвэл кори болон тетра төрлийн загаснуудыг санал болгож байна. Бусад загаснууд бетаны гоёмсог сэлүүрийг сэмлэх магадлалтай байдаг. Хүлдэг мотел болон уургийн гаралтай хуурай хоолоор хооллороо. Дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бета жижиг аяганд тэжээж байгааг хараад дөөрөө жогт болохгүй шүү. Тэдгээр савнууд бол төр зүүнний савнууд юм. Мөн нэг аквариумд нэгээс илүү бета хийж болохгүйг анхаараарай. Газар нутгаа хамгаалдаг загас тул 2 бетаг хамт хийвэл аль нэг нь үхтэл хоорондоо зодтолдох болно. 7. Barbus. Сүргэлтгээс гадна хөдөлгөөн сайтай. Байгаль дээрээ гол, мөрөн, хүчтэй урсгалтай газар амьдардаг тул хүчтэй урсгалтай, фильтр сайтай аквариумд тохиромжтой. Маш олон төрлийн барбус байдгаас Cherry Barbus-ыг сонирхоод үзээрэй хэмээн зөвлөж байна. Тод улаан өнгө таны аквариумд үзэмжтэй харагдуулна гэдэгт итгэлтэй. Зарим төрлийн барбусууд бага зэрэг төрөмгий байдаг тул бус загасны сэлүүрийг сэмлэхээс сэргийлэх үүднээс 6-аас дээш тоогоор аваарай.
Барбустай хамт тэжээхэд тетра, расборо, кори зохимжтой байдаг бол урт сэлүүртэй скляр, бета-метин загаснуудыг шоглох хандлагатай тул хамт тэжээхэд зохимжгүй. 8. Рам. Анхлан сонирхтууд тэжээхэд тунчиг сонирхолтой загас бол мэдээж цэхлэдийн овгийн рам загас юм. Өнгөлөг, нийтэж, хоорондоо пайралдаг, сонирхолтой характертай загас билээ. Дундаж хэмжээтэй нийтийн аквариумд тунчиг чимэг болох үс эдгээр загас нь ойролцоогоор 10 см хүртэл томордог. Анхлан тэжээгчдээ Боливиан рамыг санал болгож байна. Герман рамыг бодвол ойролцоо өнгөтэй, гэхдээ хамаагүй ам бүхтэй, тэсвэртэй байдаг. Усны чанарын хувьд 7-8 pH, харин температурын хувьд 22-26 градус тохиромжтой. Энэ нэг их аквариумын хоббиний загаснуудтай адилхан усны чанар шаарддаг гэсэн үг гэлээ. Заавал болцож үзэх загасны нэг шүү. 9. Күхлийн сом нь сонирхолтой дүр төрх бөгөөд сонирхолтой ааштай тул анхаарал татах нь зайлшгүй билээ. 12 см хүртэл өсдөг эдгээр загаснууд нь моог санагдуулах мэт харагддагаараа онцлогтой. Шөнийн идэвхтэй тул жаахан ичмэх юм. Өдрийн цагаар ногдох төлөвтэй байдаг. Тиймээс 3-6 ширхэг буюу олон орноо бол нүхнээсээ гарч ирэх нь хамаагүй илүү байх болно. Коритой адилхан аквариумын орлоос хоолой хайж бусад загасны идэж чадхааргүй газраас үлдэгдэл хоол олж иддэг. Гэхдээ заавал зориулж живдэг хоол өгөхгүй бол өлсөж шим тэжээлийн дутагдлалд орох хандлагатай байдаг. Төрбишник, артемитийн амьд хоолнуудад маш дуртай. 10. Скляр. Сонирхолтой хэлбэр, хурц сэлүүр, тод судлаараа ялгардаг, хүмүүсийн харааг шууд булгадаг, анхаар шатныханд зөвлөх, үзэмжтэй загас бол скляр билээ. Зарим төрөл нь нэлээд томордог тул 150-аас дээш литрийн аквариумыг санал болгож байна. Урт биш өндөр аквариум зохимжтой байдаг. Удаан, тайван хөдөлгөөнтэй байдаг тул бага хүчтэй фильтр, аквариумын урсгал бага байх хэрэгтэй. Том далбар навчтай, өндөр ургамалтай аквариум зохистой. Жишээ нь Java Fern, Anubias, сонгон гэх мэт бас бус ургамлууд байж болно. Мөн эдгээр загсан дээр нэмээд зайлшгүй нэрлэх бас нэг загас байна. Энэ бол Danio. Danio нь хөдөлгөөн сайтай, өнгө сайтай, мөн элбэг. Тэгээд дээрэс нь хямдхан. Ялч байхгүй энэ бичлэгт дуртахгүй байж чадахгүй байна. Эдгээр загаснууд нь ам бүхтэй, ашиглахад амар. Бараг бүгд л манай дэлгүүрүүдэд бэлэн түгээмэл байдаг загаснууд билээ. Ингээд та ямар загас тэжээж үзмээр байгаагаа хэлээрэй. Мөн subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгэн дээр уулзъя. Bye.